Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй мөн сонсогчдоо Бизнес радио 98.9 Синий телевиз стартап Монголиагийн хамтарч хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн 14 дахь дугаар эхэлж байна. Өдрийн мэнд идрээ. Өдрийн мэнд Око, өдрийн мэнд зочдоо. Тэгээ хоёр сонирхолтой зочдыг бас дахиад хоёр сонирхолтой зочдыг маш их олон асуулт байгаа. Хоёр зочдыг авчирсан байна. Хоёулаа U-Planet гэдэг компани тийм ээ. Инвестор Батсул хоёр. Тэгээд хийн гэдгийг мэдхийн тулд ерөөс хоёр нэрийг хэлчихвэл болох байх гэж бодож байна. Sons CGM application, Shopon application. Маш их сонирхолтой. Өдрийн минь сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За. Тэгэхээр дараагийн 45 минутын хугацаанд эфирээр гарч байгаа бол 30 минутын хугацаанд YouTube-ээр 45 минутын хугацаанд хийлээ. Sons Shopon-ы тухай мөн ер нь App Store-ын тухай сонирхолтой ярих болно. Гэхдээ эхлээд гяс бид хоёрын байнга хүргэдэг мэдээллийн булангаа хүргье. Тэгээ идрээ бид хоёр өнөөдөр бас яриад мэдээллийн булангаараа нэг сүүлийн үед энэ комментар гарч ирж байгаа нэг асуултанд хариулъя гэсэн байдалтайгаар өнөөдрийнхийг хийж байгаа шүү. Тэр нь юу вэ гэхээр бид хоёр өөрсдөө ер нь хин гэдгийг нэг жоохон хэлж өгье гэсэн санаагаа. Тэгээ тэрнтэй ч холбоотой надад бас нэг шинэ мэдээ байна. Тэрийг өргөж аваад идрээс эхлэх үү. За тэгээ. Эхлээд нэвтрүүлгээ ерөнхийд нь дахин нэг танилцуулъя. Манай нэвтрүүлэг ирээдүйн тэрбум долларын эзэд болох гарааны бизнесийг зориулж хийж байгаа хүмүүстэй зориулан бэлтгэдэг нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр бид нэр сонирхолтой амжилттай хурдан өсөлттэй бизнесүүдийг авчирч тэдний туршлага хийсэн бүтээсэн зүйлээс хуваалцдаг. Бас алдаа, эрсдэл бүх зүйлийг хуваалцдаг. Хөтлөгч миний бие Call Pro CGM гэж та бүхэн энэ доор харагдж байгаагаар ороод үзээрэй. Бас стартап тийм ээ гарааны бизнес. Гарааны бизнес. Гэхдээ бид нэр бас урт удаан түүхтэй. Энэхүү манай үйлчлэгээ маань Монголын анхны үүлэн системд суурилсан дуудлагын төвийн систем байгаа. Тэгээд бид нэр амжилттай ингээд хэрэглэгчтэй аваад явж байна. Эдрийн мэрэгжлийн хувьд болохоор шинэ мэрэгжлийн хувьд бол нисхийн инженер хүн. Гэхдээ миний хамтрагчид холбооны талын маш туршлагатай айгүй олон жил ажилласан амжилттай залуус байдаг. Хоёр гарааны бизнес ажиллаж байгаа эдрийг. Тэрнээс олон байж болно. Ямар ч байсан энэ бизнесийн талаар хэрвээ та компанитай брэнд дугаартай энэхүү дугаар дээр олон дуудлага зэрэг авч маш олон хэрэглэгчтэй нэг брэнд дугаараараа харьцахыг хүсэж байгаа бол манай вебсайтаас сонирхоор Окогийн реклам одоо явах гэж байна. Одоо миний реклам яа. Рекламч яах вэ? Ерөнхийдөө миний амьдралд гарч байгаа нэг том өөрчлөлтийг хэлмээр байна. Хүмүүс мэдээж магадгүй Синий телевиз дээр мэдээний албан дээр нь ажиллаж байсан. Удаан сүүлийн 1 жилийн хугацаанд те. Гэхдээ өнөөдрөөс эхлээд 3 жил сүүлийн 4 жил хийсэн буюу Startup Mongolia гэдэг төрийн бас байгууллагынхаа чиглэлээр тэгээ бүр үүнийхээ дагуу App Global гэх олон улсын байгууллагт Аз хариуцсан суурин төлөөлөгч болоод одоо явах гэж байгаа. Би тийм хийж байгаа хийдэг хүн шүү. Хэрвээ яагаад энэ стартапын тухай яриад байдаг яагаад гэдэм бэ гэхээр Азад зүүн Азад ялангуяа энэний хөгжил дээр ажилладаг хүн. Тэгээд энэтэй одоо залуучуудтай жинхэнэ захиурын хөндийтэй холбогдоод тэр захиурын хөндийн туршлагыг Аз руу явуулж тарьж байгаа одоо таригч нар тэгэхээр мэдээ бас тэр би нэг тийм хүн байдаг шүү. Хэрвээ сонирхож надад айгүй асуудаг энэ одоо жоох хүүхдүүд яагаад юу яриад байгаа юм бэ? Юу мэддэг юм болоо гэж асууд. Магадгүй энэ ажил бас жоохон хариулт өгөх байх гэж бодож байна. За тэгэхээр хоёр зочноо хоёул асуулт төр хүмүүст эхлэх үү? Тий. Батсул өөрийгөө танилцуулахдаа анх Unitel компанид ороод тэгээд project хэлбэрээр явуулж агаад энэ компани эхэлсэн гэсэн тий. Тэгэхээр одоогоор хамгийн сүүлийн ажиллаж байгаа том прожект аль нь вэ? За одоогор бол яг Shopon гэдэг аппликейшн, за хөнгөлөлт урамшууллын аппликейшнийг хариуцсан яг бизнес хөгжүүлэлт, за бүтээгдэхүүн хөгжүүлэлтөнд хариуцж хийж байгаа. Дараагийн бол төслүүд яг зөндөө байгаа. Та хоёрыг хамтдаа бүх бүтээгдэхүүн дээр ажиллаж явдаг уу те? Ер нь яг яаж ажилладаг? Юу вэ? Тус-тусдаа одоо яг сонсын баг гэх юм бол хэд үнэтэй ингээ баг байгаа. За Shopon-их бол бас байгаа. Тэгээд тус-тусдаа өөр бүтээгдэхүүн бүр дээр ингээ баг гараад яг тэн дээрээ зөвхөн бүтээгдэхүүн хөгжлөө хариуцсан явдаг. Тэгэхээр миний нэг Батсултаа би сая мэдээ хийж агаад бид хоёр ярилцаад энэ чи оролцож авчирж хийлээ ярилцъя гэсэн шалтгаан нь болохоор U-Planet гэдэг маань Unitel охин компани тийм үү.
Тэгсэн мөртлөө Uplanet-ийн доор одоо бидний мэдих Sons тэгээд одоо Shopon гэх мэт уул нь би юу гэж бодож байсан гэхээр анх эдгээр сарын гарааны бизнес байжгаад магадгүй Unitel ингээд нөгөө take over буюу одоо acquisition ч юм уу те худалдаа авцсан болов уу гэж бодсон байхгүй. Гэтэл Uplanet маань өөрөө тэгж доороо бойжулдаг тийм ээ. Төсөл байдлаар тэгж ажилладаг юм байна шүү дээ тийм үү. Тэгэхээр хоёрын бодлохоор Unitel дурдсан ажиллаж байсан. Ер нь орчин тийм үү? Uplanet ер нь ямар компани бэ? Яад компани? Тэрийг ярьж өгөөч. За, Uplanet маань ер нь яг гар утасны контент дээр суурилсан бизнесийг бол хийдэг байгаа. За, тэгээд тэгэнтэй холбоотой яг Unitel-тэй холбогдсон тий. За, тэгээд бид нар бол яг орчин үед одоо аппликейшн тий яг энэ сервисүүд хөгжинэ гэдэг трендийг дагаад за Unitel-с одоо Uplanet гэх компанийг байгуулсан байгаа. За, Uplanet компаниуд нь анхны бүтээгдэхүүнүүд маань одоо гараад амжилттай бол явж байна. За дараагийн бүтээгдэхүүнд бас байгаад одоо яг ланч хийх гээд 9 сар гаргаад ч юм уу 10 сар гараад дараагийн бүтээгдэхүүнүүд бол ланч хийн. Тэр үед нь бол хүмүүс л харах бах, мэдэх бах. Төлбөртэй зочид биш шүү. Unitel-ийн төлбөртэй зочид ирсэн сууж яана гэж бодож ерөөсөө болохгүй шүү. Маш их сонирхолтой. Тэгэхээр яаж Uplanet доор Sons гарч ирсэн? Яаж Uplanet доор Shopon гарч ирсэн? Тэр сонсоо эхэлж байгаа. За сонсын хувьд бол юу штэ. Ер нь бол яг уу юм music streaming-ийн үйлчлэгчнүүд одоо байна те. Google Music, Foreman гэдэг ингээд баг оператор болгонд өөрсдийн гэсэн юм хөгжмийн юмтай те. Тэгэнгүүт зүгээр яг ингээд тэр одоо хөгжмийн одоо music industry гэдэг энэ том уулын чинь оргил дээр нь гарцсан тийм амжилттай явж байгаа одоо application яг тийм мобайлтай холбогдсон юм бол ер нь байхгүй байна. Монголд тийм ээ. Тийм Монгол явж штэ. Тэгээд ер нь яг юм шинэ бизнес ийм гоё санаа байж гин ашиг орлогын хувьд ч гэсэн ер нь айгүй ирээдүйтэй тэгээд монголчуудын хувьд ч гэсэн ер нь байнгын хэрэглээ хийж идэг. Угаасаа хөгжим гэдэг чинь хүний өдөр тутмын шахуу хэрэглээ те. Тэгээд ийм санаа байж гинэ гэд тэгэл энийгээ илүү цааш нь хөгжүүлээл. Миний нэг сонирхоод байгаа юм. Энэ нэг тийм ээ нэг хүн тэнцээ ингээл Сонско юм зохион бүтээчээд тэрийг нь та бүхэн олоод судалгаа хийж аваад энд нэг хэдэн залуу байгаа маань санхүүжилт хэрэгтэй юм байна. Энийг доор оруулаад авчиа гэж гарддаг юм болов уу? Эсвэл зүгээр хөө ийм нэг шийдэл хэрэгтэй байна гэд хөөцөлтөд бий болгох юм болов уу гэж. Ер нь бол яг нөгөө нэг мобайл гар утас хэрэглэгчид гэдгээсээ ургаж гарсан л да. Одоо яг ингээд нөгөө нэг одоо яриа мессежний хэрэглээ буурчин дата хэрэглээ өсчин гэдэг талаасаа одоо тэр датаг илүү дэмжих зорилгоор иймэрхүү контентын үйлчилгээ гаргаж ирэх хэрэгтэй байна гэдэг. Тэгээд видеоны хувьд бол одоо манай IPTV гэж байж байгаа учраас гээд music industry нь орж байгаа хта. Тэгэхээр энэ дээр инх төр ингээд судалгаа хийгээд зааваллаа. Тэнгуү танаа багт developers-ууд байдгүй. Uplanet-оор. Тэгээ би өөрөө биччихсэн шүү. Өөрөө бичсэн юм. Баадлаа. Зүгээр яг Монгол компани аутсорс хийгээд тийм техникл аутсорс хийгээд явчихдаг. Тэгээд би бол өөрөө яг бизнес талаас нь хөгжүүлээд одоо ер нь хэрэглэгчдэд яаж хөргүүл ямар одоо ийм бодлогоор ингэж хүргээд явах юм бол хэрэглэгч талдаа ашигтай, уран бүтээлч талдаа бас илүү ашигтай ингэж явах вэ гэд тэр нюансыг ингэж тохируулаад. Тэгэл яг ингээд гүйцэтгэлийн ажлыг бол аутсорс хийгээд ингэж. Хизээ ихсэн мөлий сонсын хувьд. Сонсын хувьд яг судалгааны ажил бол өөр нь бараг жил 2 жил явж байгаа. Тэгээд хөгжүүлэлтийн ажил өнгөрсөн жилийн өвөл ихэлсэн. Тэгээд сая энэ хаврал нийлээ те. Би бол сонсдог байсан юм. Одоо сонсцог имэн шүү дээ тийм ээ. Гэхдээ санаа нь ер нь хэр олон удаа хувьссан бэ? Анх энэ санааг ер нь бодож олсон. Ер нь ингээд анх олсон санаагаасаа ингээд 5 6 хуурж явж байгаа л барыг буцаад бодсон шүү дээ. Тэгсэн үү? Тий. Тэгээд яг юм стриминг гэдэг сайхан full стриминг явуулдаг. Тэгээд ингээд цаашлаад бас тийм monetize бизнес санаануудтай. Сонсын одоо хэрэглэгч одоо тэр хөгжмийн контентыг бий болгож байгаа уран бүтээлч хоёрт одоо яг ямар ашигтай зүйлийг авчирсан юм бэ энэ аппликейшн? Хэрэглэгчийн хувьд бол илүү амар хэрэглээ хүссэн юмыг нь одоо тийм хүссэн цагт нь ингээд ганц хоёрхан үйлдэлийн цаана ингээд хүрэгчин. Нөгөө талдаа хэрэглэгчдээс ямар ч бас ирээдүйн монетайз юм дээ. Тэгээд монетайз хийснээсээ мэдээж уран бүтээлчдээ тийм орлогоо хуваах их тийм хоорондын инсентивтэй. Сонсоод байгаад тэгэхээр ер нь хоёр одоо яг өөрсдөө одоо юу бизнес developers гэж ярих уу? Эсвэл яг би бараг одоо бараг нэг Сонске залуу компани энэ борлуулагчийн энд явж байгаа юм шиг санагдчихлаа. Яг зөв үгүүдийг хэлчихлээ шүү дээ. Сайн хэрэглэгчийн хувьд гэдэг ингээд яг өөрчлөлөө. Бид нар бол ер нь бизнес developer гэж явдаг. Тэгээ яг
ямар яг чиглэлээр тренд хаашаа явж байна. Тэрний дагуу ямар бизнес яг энэ аппликейшн чиглэлээр сервис үзүүлбэл болох. Тэгээд тэр нь болохоор хийхэд хэрэглэгчийн хувьд одоо яг хэн хэрэглэх вэ гэдэг талаас нь сайн харж үзэж хагаад за энэ функцүүд энд байх хэрэгтэй. Ирээдүйд энэ орно. Тэгээд энийг ямар одоо хэрэглэгчтэй ч юм уу одоо аль нэг газартаа одоо хаанаас нь мөнгө монетайз те мөнгө усгах вэ гэдэг талаасаа судлаад тэгээд monetize гэдэг үгийг хэлэх юм. Бизнес дээр хэлсэн санаж байна. Гэхдээ өнөөдөр энэ нэр томьёо нэг гараад ирлээ. За monetize гэж юу гэсэн үг вэ? Тайлбарлаж өгнө үү? За одоо тэгээд мөнгөн monetize гэдэг чинь бол одоо ингээд альва нэг үйлчилгээ ямар нэг юм байж хахад тэр имийг одоо харуугаар бол мөнгө болгож хувиргаж ийна л гэсэн. Money гэдэг тайз гэдэг чинь ер нь бол тийм юм хувиргах мөнгөжүүлэх. Тийм мөнгөжүүлэх гэсэн үг байна. Тэгэхээр илүү тэрвээр ингээд орлого олдог болно л гэдэг. Тэгээ яхахгүй салбарын үг хэллэг шүү. Тэгэхээс нэг үг хэллэг зохиож ярьж байгаа бол биш тийм ээ. Өнөөдөр гарааны бизнес entrepreneurship гэдэг юмар яриад дэлхийн хаач очсон хөрөнгө оруулагчдаас нэг гардаг асуулт ялангуяа дөнгөж бараа бүтээгдэхүүн үүсгэж байгаа хүнээс гардаг асуулт нь бол тийм ээ. How are you going to monetize? Яаж энэгээр мөнгө хийх юм бэ гэж асуудаг шүү. Тэгэхээр тийм үг хэлдэг байна. Нэгт үг хэллэг ингээд гарчлаа. Давчлаар Бацуулыг түрүүн тасалцсан өргөжлүүлнэ. юу бацгаслаа. Business development. Тэнгууд энэ байна л да. Хоёр ингээ business development гэдэг талаасаа ингээ төслүүдийг олж хараад ингээ хөгжүүлээ ажиллаж байгаа юм байна. Боломж энэ салбарын ер нь орон зай судалгаан дээр чи юу байгаа юм бэ одоо? Та хэд юу харж байна? Хэр том зах зээлийн тийм ээ? Хэдэн төгрөг эргэлдэж байдгийг тэр талаар хаваалцахгүй. Яг сонс дээр ч юм уу, яг хөгжмийн ертөнцид ч юм уу эсвэл яг энэ хөнгөлт урамшууллын тал дээр. Тэгээ ерөнхийдөө бол application хөгжүүлэлт юм байна. Ер нь яг Монголд нэг юм хэрэглээний аппликейшн гэхлээр нэг мэдээлэл харах ч юм уу те эсвэл нэг юм хаанаас олох ч юм уу тиймэрхүү төрлийн аппликейшнуд их байдаг. За бас тоглоомын төрлийн аппликейшнуд байдаг. Тэгээ яг юм үйлчлэгээ болгосон одоо нэгнээс нэг хүнд үйлчлэн дахиад өөр хүний юмыг авч ингэж үйлчлдэг те. Ийм үйлчлэгээ болгосон аппликейшнэр нь ховор. Тэгэхээр бид нэр болохоор тэр тал дээр ер нь байгууллага мөн хэрэглэгчтэй эсвэл одоо хоёр талдаа хөгжмийн бүтээлчд мөн хэрэглэгч гэсэн энэ хоёр тал босхлыг л донд нь нийлүүлээд одоо гүүр нь болоод те энд нэг юм болохгүй байгаад энд хүрэх гээд дундуур нэг юм орж гээд яг тэр гүүрийг л бид нар гаргаж өгөх гээд юм сервисүүд хөгжүүлдэг. За Монголд бол яг энэгээр ер нь бол баг ховор. Тэгэхээр бол бусад одоо яг application developer гэсэн яг энэ чиглэлээр үйлчлэгээ хэн гаргавал цаашд бол яг ингээ байнга урсгалын тийм мөнгнүүд орж ирэх боломжтой. Тоо баримт байна уу? Түрүү манай түрүүчийн эпизодод орсон зочин маань одоогийн байдлаар 110 гаруй мянган iOS device байдаг мэнаа гэж хэлсэн байсан. Бид нар яг Intel-ийн хувьд тэгээд бусад операторуудтай харьцуулсан хуваар бол ингээ тооцоод тэгээд мөн дэлхийн трендийг хараад одоо Монголтай адилхан зах зээлтэй нөгөө application одоо смарт утас хэрэглэгчтэй тийм зах зээлийг судлаад ер нь бол энэ он гэхэд Монголд 700 гаруй мянган яг юм смарт утастай хүн байна. 700 гаруй мянган ухаалаг гарсан. Тэгээд тэрнээс болохоор 80% нь бол iOS Android хэрэглэгчдийн. iOS Android хоёр хоорондоо хэр зөрүүтэй вэ? Ер нь бол iOS нь 50% байгаа шүү. Тэгээд Android нь 50%. Одоо бүр нөгөө iOS гэхээс ер нь Солонгосоос их утас орж ирж байгаа тийм. Тэгээд Android утаснууд нь ер нь бол хамгаалах маягтай тиймэрхүү байгаад.
Тэгэхээр түрүү нэг юм дурдад өнгөлөө л да. Ийм үйлчлэгээний төрлийн аппликейшн салбар дээр та хэд орон зай олж харж байна гэж юм уу. Тэгэхээр бид бас шинэ төрлийн бизнес, арай нэг ондоо бизнесийн загвар яриад байна шүү дээ тийм үү. Ихэвчлэн нэг хэсэг бизнес аппликейшн хийдэг хүмүүс маань бол аппликейшн хийлээ нөгөө төлбөртэй байдлаар тавина. Зараад тэгээд тэнцэл мөнгө олох байдаг бас та хэдийн харж байгаа орон зай нь болохоор үйлчлэгээг үргэлжлүүлэн хөргөж тийм үү. Membership одоо гэж байгаа тийм. Өөрөө тийм илүү урт хугацааны өөрийгөө ингээд босгоод амьд байгаад байдаг тийм үйлчлэг гэсэн үг л дээ. Одоо ямар нэгэн dictionary ч юм уу те ямар нэгэн юм тоглоом ч юм уу байх юм зөвхөн хэрэглэгчдэд зориулсан те. За тэгээд магадгүй тэнцэнэ баннер ч юм уу байрлуулад байгууллаас мөнгө олно гэсэн зорилготой байж магадгүй. Тэгэхээр сонсын хувьд гэх юм бол одоо энд бүтээгч байна. Бүтээгчийн гаргасан бүтээлийг бид нэр хэрэглэгчдэд зориулж ингэж үйлчлэгээ үзүүлээд тэгээд хэрэглэгчээс ч юм уу байгууллагаас ч юм уу те аль нэгнээс нь бид нэр мөнгө олох те тийм зорилготой юм үйлчлэгүүд байдаг. Яаж мөнгө хийх юм бэ сонс? Ер нь бол дэлхийн трендийг л дагж таарна л да. Одоо би хэрвээ хэрэглэгч байгаад ашиглыг бол би membership мөнгө төлөх үү сарын? Тэ яванд нэг тийм болно. Одоогор тэхгүй байна. Одоогор бол. Одоогор өнгө байгаа тийм үү? Одоогор угаасаа яг орцсон байгаа дуунууд нь ер нь голцоо хуучны дуунууд орж байгаа шүү дээ. Ер нь бол одоо удалчинд баг хүн болгон баг файлаар MP3-аар утсан дээрээ хулаад явж идэг тиймэрхүү дуунууд байгаа байхгүй. Тийм учраас ер нь угаасаа хүн болгонд байгаа юм дээр нэг төлөхгүй гэдэг талаас нь ингээд одоохонд өнгөө явж байгаа. Явандаа бол тийм subscription тал болно. Шууд бүтээгдэхүүн гаргаад мөнгө аваад тэгвэл хүмүүс утгагүй тий. Одоо нэг манай хэрэглэгч чинь угаасаа хэрэглэж болж чадаагүй багтана. Тэгэхээр эхлээд мөнгө төлдөг юг байгаа шүү дээ. Сая сураагүй бас. Сонсыг одоо ингээ хэрэглэгчдэд түгээчээд энэ ямар гоё аппликейшн мэ өөрийнх нь байнгын хэрэглээ болгосны дараа тий хэрэглэгчдэд за одоо бид нар одоо таны энэ шинэ одоо фичер гаргах ч юм уу тий шинэ бүтээх нь боломжуудад хэрэглэгчтэй өгөх юм бол түн дээрээсээ за одоо та энийг хэрэглэвэл тэтэнд төгрөг төлөх нэ гэх. Тэг ер нь monetization-ы талаар ярьж байсан. За ингээд танаа сонс одоо төсөл брэнд гарлаа. Сонс брэнд руу танаа толгой компаниас ингээд тодорхой хэмжээний төсөв өглөө. Танаа баг дээр хэр их дарамт ирдэг вэ? Та нарыг одоо бид нар ингээд та нар руу мөнгө оруулчлаа. Наатахаар одоо ингээд буцаад манай хувь эзэмшигч рүү мөнгө авчир гэдэг мэдээж үүрэг даалгавар байгаа л үлгүй те. Хугацааны хувьд хэр шахуу ажилладаг вэ? Одоо та нар хизээ мөнгө олох хэрэгтэй вэ наад бүтээгдэхүүн чинь? За бид нар бол эхлээд бизнесаа яг харж байхдаа бол одоо мөнгө олоод явж явах хэрэгтэй үйл дээ. Тэгээд яг одоо Shopon-ы хувьд гэх юм бол маш том тийм уртлын саад гэх юм бол одоо хэрэглэгчийн дадал зуршил гэж байдаг шүү дээ тийм. Монголд одоо жишээл соёл гэж ярьдаг. За яг ингээд электрон купон хэрэглээд ч юм уу яг ингээд занших тийм дадал бол байхгүй. Тэгэхээр бид нар бол эхлээд одоо хүнээс юу юугүй одоо байгууллагч юм уу тийм мөнгө аваад авахгүйгээр одоо яг энэ соёлд нь эхлээд тасгаад тэгээд тэр зуршил болгосныхан дараагаар за хүний өөрийнхөө байнгын салшгүй хэрэглээ болно. Тэр үед нь бид нар дараагийнхаа алхмыг хийх тийм зорилготой. Одоохондоо бид нар ямар ч тийм монетайз хийх. Одоо нэг хугацаа хэлийг үлж шээ. Эдрийг магадгүй асуугаад байна тийм ээ. U-Story хувьд одоо энэ төсөлд ингээд мөнгө инвестмент хийж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалт хийж байгаа тийм үү. Тэгвэл payback period гэж ярьдаг тийм ээ. Буцаагаад би ингээд та хэдээс мөнгө хэдлээ зүгээрээ энэ early adopters олоо хэрэглэгчээ бейстэй болоо ингэчээд хизэнээс би мөнгө нэгч эхлэв л гэж. Монголд ер нь ямар юм шиг байна. Хөрөнгө оруулагчдад ялангуяа U-Story хувьд хэдэн жил та хэдийг окей санаа зовохгүй. За бидний төсөл одоо бараг жил гаруй болж байна. Тэгээ одоо энэ он гэхэд л ер нь л мөнгө олж явах хэвээр. Олж эхлэх хэвээр. Тэгэхээр нэгсэндээ 2 жил хүлээж явна тийм үү? Хүлээж байна. Аха. Сонсын хувьд бас адилхан уу? Адилхан. Тэгэхээр энэ дээр сая би хэлчлээ энэ шинэ үг хэллэгийг тайлбарлах хэрэгтэй гэж хоёр дахь үг хэл гараад ирчихвэл early adopters яг хэллээ шүү дээ тийм үү. Эхлээд тэр нэг эхлээд ашигладаг хэрэглэгчтэй олцоод суурьтай болцоод тэгээ мөнгө хийж мөнгө нэгч эхлэх хэрэгтэй гэж юм тийм үү. Сонсын хувьд одоо хэдэн хүн ашиглаж байна? Сонсын хувьд одоо бүртгэлтэй 9,000 хэрэглэгч бол байна. 9,000 хэрэглэгч. Хэдийн хэрэглэгчтэй бол мөнгө хийж болж эхлэх юм шиг байна. Хэрэглэгчдийн тоог уучлаарай. Хэрэглэгчдийн тоог одоо төхөөрөмжийн тоогоор баримжаалж байгаа юу эсвэл яг аккаунтын нэрээр 9,000 байгаа. Бүртгэлтэй хэрэглэгчийг бол яг аккаунтын тоогоор нь авч байгаа. Тийм. Яг өдөрт орж байгаа девайсын тоогоор гэх юм бол өдөртөө нэг 1000-аад хэрэглэгч бол орж байгаа. Орж ашиглаж байгаа тийм тогтмол аппликейшнээр. Тийм, аппликейшнээр. Shopon-ы веб айл хэлнэ л да ер нь бол. Зөв. Shopon-ы хувьд хэд вэ? За Shopon-ы хувьд одоо 5 сарын 8-нд нээлттэй хэлсэн.
За түүнээс хойш 3 сарын хугацаанд бол бид нэр 50 гаруй мянган одоо даунлоудтай тий. Вау. Купон даунлоод юм аппликейшн даунлоод. Зөв. За тэгээд одоогоор нэг яг 40 болж байна одоо 40 мянган subscribers бүр яг нэвтэрж орсон хэрэглэгчтэй байгаа гэсэн. Энэ бол маш том тоо гэж би бол бодож байна. Мөнгө хийж цаг болцсон л юм тийм ээ. Бидний яг харж исэн одоо хэрэглэгчийн магадлалаар тий. Одоо бид нэр уул нь эхний 3 сардаа ч юм уу те ямар ч 40 мянга гэж харж байгааг айгүй бага харж ирсэн. Тэгээ одоо бол сэтгэл хангалуун одоо тийм тоогоо олцсон. Цаашаа бол энэ за нэг 7 хоногт 2-3 мянган хэрэглэгч бол ингээ нэмэгдэж байгаа. За тэр нь болохоор юунаас шалтгаалж болохоор бид нар өөрсдөө маркетингийн кампайн хийж байгаа. За тэгээд байгууллагатай хамтраа ч юм уу хэрэглэгчтэй хамтраад ингээ хэрэглэгчтэй купон өндөр хувийн хөнгөлөлтөд зарлаа те. Тэр чинээгээр ингээд хэрэглэгч даунлоод хийж чинь хэрэглэгчд купон хэрэглэж чинь. Тэгээд удахгүй бол маш олон Монголын Groupon болох юм биш үү тийм үү? Ер нь бол. За Groupon-оос ер нь бол жоохон манайх арай өөр. Тийм. Гэхдээ Groupon-ы нэг хэсэг гэж болно. Бид нэр ер нь олон тийм бизнес судалсан л та гадаадаас. Тэгээд тэрэн дээр ер нь Монголд яг хөрсөнд буух тийм тал дээр нь бүгдийг хөгжүүлсэн. Тэгээд эхний ээлжинд бид нэр айгүй томор харж ирсэн болооч та бүх юм ал нэг юм ингээд цогц олгоод гаргахыг хүсэж ирсэн. Тэгээд яг ингээд гаргахад ясан чинь зарим нэг юмнууд маань одоо илүүдсэн ч юм уу тийм юм болсноос хойш одоо яг нэг бүр детайлаад жижиглээд ингээд бүр хэрэглэгчтэй ингээд таниулж эхэлж байгаа. Тэгвэл ингээд маш олон ингээд хэний ч одоо Монголд бараг хэрэглэж байгаа олон сервисүүдийг ингээд тавьчихсан хэрэглэгчдэд. Тэгэхээр хэрэглэгч болохоор хамгийн ойрхоноор хүлээж авч байгаа купон гэдэг тэрийг мэдчихэж байгаа. Тэгээ бусдад зөндөө бүтээгдэхүүн байгаа энэ тэрийг нь хэрэглэгч мэддэг. Тэгээд анханаас нь нэгээр нь ингээд бид нар дасгаад тэрэндээ одоо хэрэглүүл сургаал явж байна да. Компанид ажил хийлээ гэлээ л дээ. Энэ яг одоо гарааны бизнес одоо өөрсдөө аппликейшн хийгээ явж байгаа компаниудын хувьд гардаг асуулт байх л та тийм үү. Ямар Монголд юу ажилт юм бэ? Ямар компанид ажил ямар сайн идэвхтэй ажиллаад байгаа шиг байна. За компанид ажиллахлаар бид нэр за маркетингийн эхлээд ланч хийж штэ тий. Танилцуулгахдаа за сошиал хуудасаар байж болно тий. За тэгээд дээрэс нь TVC тий. TVC хийсэн. За тэгээд TVC буюу телевизэн реклам тийм ээ. Реклам хийлгэсэн. За тэгээд энэ ашиглаж болох ер нь бол хамгийн амтхан суугуудаар ашиглаж ирсэн. Тэгээд олон хүнд хүрсэн. Тэрнээс хойш бид нар за яг нөгөө хүний толгоонд нь суулгахтай яг брэнд хийх маягтаар одоо бүх хүний хаашиж арсан одоо купон, шопон гэдэг одоо үгийг л энэ тэнд байрлуулаад явж байна. Одоо манайхтай хамтарч байгаа бүх дэлгүүр, бүх ресторан дээр ч юм уу очиод харуул бүгдэн дээр шопон гэсэн таних тэмдгүүд байгаа. Энд шопоноор үйлчилж байна гэдэг. Сүүлийн үед бүр саасайг гардаг болсон. Өнөөдөр би намастай орсон чи тийм чи шопон гэж тавьчихсан. Тэгээд хүмүүс яг одоо яах юм бэ? Шопон гэдэг аппликейшнийг суулгацсан хүн нэг бизнес рүү орлоо. Та энэ чинь хямдралтай юм авч болно гэдэг одоо тохиолдол энэ гарах уу эсвэл тэр бол бидний дараагийн одоо хөгжүүлэлтийн үе хийж яваа. Одоо болохоор бид нар ямар ч гэсэн өдрө болгоно хүмүүст шинэ купоныг санал болгож байгаа. Notification байдлаар. Тэгээд хэрэглэгч тэрийг нь аваад өөрт нь хэрэгтэй купон байх юм бол хадгалж аваад очиод хэрэглэж болно. За үгүй байх юм бол зүгээр хадгалаад дараа хэрэглэхээр ч юм хадгалаад өөрийнх нь сандаа хийгээд хадгалаад иж болдог. Тэгээд одоо хаана ихтэй шопон гэсэн тийм тэмдэг харуул шууд шопон аппликейшнээр нээж аваад хөнгөлт авч болно гэсэн үг тийм. Би яагаад тэр тэмдгүүдийг яах гэж тавиад байна гэж бодож байна. Шопонд нэгдсэн байгаа. Тэгэхээр тийм хэрэг би аппликейшн нэх юм бол купон бол байгаа юм байна тийм байгаа гэсэн. Зөө. Манад одоогоор шопон гэдэг үг чинь купонтойгоо ингээд раймлаад ихгүй болов шүү. Шүүл купон. За, эфирээр гардаг хэсэг маань дуусахад 3 минут үлдчихлээ. Аль хэдийн 30 минут ярьчлаа. Тэгэхээр нэг асуух хэрэгтэй юм энэ байна. Хоёр бас нэг их жоохон азтай байр суурь байгаа юм болов уу гэж би бодож байна л да. Тэр нь юу вэ гэхээр тийм ээ. Олон гарааны бизнесүүдийг хийх гэдэг зүйлийг өөрөө ингээ биеэр хийж үзээд төсөл байдлаар харж хийж үзээд тэгээд тэрэнд нь нэгтлэн санхүүжилж билэн байдаг. Нэгсээ тоглож болох боломжтой хоёр хүн. Тэгээд юм хийж үзэж байна. Одоо энэ чинээс хэрвээ гараад өөрсдийнхөө юм хийх юм бол нөгөө бөөнд орчлагтай болчихж шүү дээ тийм. Тэгэхээр ингээ хийгээ явж байхад үзэгчдэд яг бидний нэг сүлд асуудаг асуулт юм аа. Гарааны бизнес хийж байгаа хүмүүс нэг юм зөвлөхөв юу зөвлөхөө хойлоод зөндөөл юм сурсан байх юм да энэ төслүүд дээр ажиллаад. За ер нь зөвлөхөд ер нь бол томоор бодоод жижигээр эхлээд маш хурдтайгаар хөгжих хэрэгтэй. Бид нэр эхлээд томоор бодоод маш том юм их гээд одоо цаг хугацаа алдсангаас түүхээс яриад л. Томоор бодоод яг тэрийгээр ингээд шууд хүмүүст хүрэх гээд яг шопон дээр сайд гэсэн юм. Тэгээд ингээд маш томоор ингээд хэрэглэгчд хүрэх гээд байсан. Тэр нь бол ер нь хэрэггүй.
томоор харчаад ер нь манай бизнес ингэж хөгжинд бүх зорилгоудаа тавьчаад дараа нь хамгийн ихнээс нь ингээд хүмүүст өгөөд амтлуулаад дахиад хөгжүүлээд хурдан хөгжүүлэх хэрэгтэй. Тийм л юм. Одоо манайх чинь бол яг U-Planet компани Shopon гэх үйлчлэгээ хамгийн анхных нь үйлчлэгээ. Тэгээд ер нь дараагийн үйлчлэгээнүүд одоо яг надаас ч юм уу тий Shopon үйлчлэгээнээс ингээд туршлагажаад одоо хөгжүүлэлт маш хурдан хүмүүст хамгийн ойрхон хамгийн хэрэгтэй юм ихэлж хүргээ дараа нь ингээд хөгжүүлэлт хурдан хийгээд тэгээд дараа нь яг томор харж ирсэн дүр төрхөөрөө хүмүүс за энийг чинь сонс гэдэг энийг чинь Shopon гэдэг ингээд барихад ил байхаар маш гоё зөвлөгөө байна. Надад таалагдж. Нэгтрөөс сонсын хувьд сонс дээрс сурсан хамгийн том хичээл. Ер нь бол бас л адилхан л да. Бид нар ч ингээл анх ингээл за ерөөсөө ийм айгуу гоё ингээл супер юм төсөөлөл ийм юм л гаргая гэл ингээл хитэн талаас нь ингээл хөгжүүлээл ингээд идэг тэгжээдлийн дэлхийн тренд маань жоохон өөрчлөгдөд ингээд зарим юмнууд нь ихнээсээ ингээд шаардлагагүй болох ингээд цаг алдаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр л яг тэхгүй ерөөсөө л нөгөө мянган бэрээ аялалныг алхмаас эхлэн гэдэг шиг угаасаа хамгийн энгийн юмнуудаа эхлээл тэрнээс нь цаашгаа юмнуудаа яг ингээл нэг вижнтэй тэрийгээ дагаад ингээл хөгжөөд явах хэрэгтэй. Тэгээд сонс дээр яг бид нар цуг ингээ хөгжүүлэлт хийж хахад маш гоё юм бодсон. Тэгээд ер нь нөгөө дэлхийн гаргаж байгаа тийм сервисүүдийг тий хөгжмийн сервисүүдийг харж хахад байхгүй тийм үйлчлэгийн одоо функцүүдийг бодсон байжсэн. Тэгээд за энийг цаасан дээр буулгаад танилцуулаад за энийг хөгжүүл гээл тэнгүүл баг маргааш нь Spotify ийм юмтай боллоо гэх. Тэгэхээр бид нэр тийм юмтай боллоо гэж гараад ирж байгаа байхгүй. Энэ хурдан хөдлөх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол тийм ер нь аль бол хурдан хөдлөх хэрэгтэй. Тэгтээ жоохон дистараатай. Дингээр ингээд баг багаар явах. Лана 100 гаргах хэрэгтэй. Яг хөгжүүлэлтийн төлөвөө маш сайн гаргаад хэрвээ яг бүтээгдэхүүн хөгжүүлэхэд бол тийм байна те. Дараа нь яг трийг хүмүүст ойлгуулна, трийг хүмүүст хүргэнэ гэдэг бол маш том асуудал. За баг одоо бизнесийн чинь баг 70% тэнцэнэ очно. За энэ 70%-ийн талаар YouTube дээр ярилцах байд үлээ. Тэгэхэндээ одоо манай эфирийн цаг дууссан. За эфирээр гарах цаг нь ингээд дуусч байна. Тэгээд дахиад хэлэхэд C1 телевиз, бизнес радио 98.9 стартап Монголиагийн хамтарч хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн 14 дахь дугаар ингээд эфирээр гарч дуслаа. Үргэлжлүүлээд бид нас яг жинхэнэ нууцуудыг ярих болно. Тэрийг нь YouTube руу орж үзээрэй. За нэг хэсэг хугацаа завсарлчлаа. Тэгээд хэрвээ та YouTube үзэж байгаа бол одоо энэ хэсгийг үзэж айгуу гоё юмнууд ярих гэж байна. Сая бүр ярих юм аа бэлтчихлээ. Завсаргааны гоё юм ярьлаа. Тэгээд түрүү нөгөө дурдсан зүйл байна л да. Яг цэцтэй хүмүүс. Тэгээд би бас нэг урд нь бас Америкт байхад яг ийм байрсууд байж үзсэн. Гарааны эрсдэл нь байхгүй. Хойно бизнес систем байгаа. Тэр орчинд гоё туршилт хийж үзэх болно. Тэгээд хэлж шүү дээ. Одоо бүрсүүд автомат жишээ нь. Тэгэхээр түрүү яриалаа. Хоёр судалгаагаа хийн санаагаа орно. Тэгээд тэрийгээ буцаагаад хэдий компани ч гэсэн дотроо тэрийгээ батлуулах хэрэгтэй. Нэг гэсэн нь гарааны инвестмент одоо хөрөнгө оруулагчдаа тэр чинь танилцуулна шүү дээ. Энэ бизнес үнэхээр ингэж явах юм бол ингэж амжилт гаргаж ийм амжилт олноо. Тийм учраас бидэнд иймэрхүү хөрөнгө хэрэгтэй байна. Тэгээд хоёрын хувьд болохоор хөрөнгө оруулагч чинь Unitel Монгол хүмүүс. Тэгэхээр Монгол хөрөнгө оруулагчид юм зарахтаа юун дээр анхаарах хэрэгтэй юм шиг байна. Харлаа шүү дээ. Амжилттайгаар зарчлаа. Юу харах юм бэ? Бизнес гэдэг талаас яг нэг break even хийцээ. Break even. За дараа чи үг хэл гараад байна. Break even гэж юу гэсэн үг вэ? Break even гэдэг маань одоо анхны хөрөнгө оруулалт гэдэг нэг тодорхой хэмжээний мөнгө байгаа. Тэрийг ингээд зараад ингээд зардал болгоод ингэж явж байгаа. Дараа нь бид тухайн үйлчилгээ орлого олж ирэхэд нөгөө орлого маань нөгөө анхны зарсан зарлагтайгаа тэнцээд ирэх тэр цэгийг break even point гэж байгаа байхгүй. Монголоор балансаар барих. Монголын зэг. Бүр энгийн ингээд балансаар барих. Монголын зэг. Тэгээд бүр энгийнхнээр бизнесийнхний гэдэг жижиг дундынхны яадаг юм балансаар барих зэрэг. Тийм. Окей. Тэгэхээр хөрөнгө оруулагч тийм. Монголын зэгийг сонирхдаг юм. Өөрөө сонирхдаг. Яг энийг нь хэрэглэгчд хэрэглэх үү? Тэрийг яаж батлах вэ? Тэрийг бол одоо нэг дэлхийн трендээр ярина. Монголын хэрэглэгчдийнхаа зам төлөвийг ярина. Яаж одоо хэрвээ одоо жишээ нь хөгжмийн төлөө Монголын хэрэглэгчид нэг их мөнгө зарахгүй байна, зардаг нь цөөхөн байна гэдэг ч юм уу тийм. Тиймэрхүү юм дээр яаж сурах юм бэ? Яаж мөнгө төлдөг болох юм гэдэг тэр санаагаа баталж өгнө л гэсэн. Тэгэхээр нэг хөрөнгө оруулагч Монголд надад миний ярьсан Монголд хөрөнгө оруулагч нэг яадаг. Надад ч хөрсөн дээр буух уу гэж асуув. Тэгээ ялангуяа хоёрын бараа бол яхаар цоошин бараа гэдэг шүү дээ. Монгол хэрэглэгчдийн зуршил байхгүй бараа Shopon-ы гэж сонс хөгжим мөр дээр суулгахгүйгээр сонс гэж юм бэ. Яаж тэр асуулт нь яаж вэ? За ер нь асууж ирсэн. Яг олон хүн яг хүн хэрэглэхгүй. Тэгэл
ямар ч гэсэн бид нар бол хийгээд ойлгомжтой энэ бол тэг хэрэглэгчд бол маш хэрэгтэй өнгөлт гэдэг олон хүн хэрэглэнэ. За тэгээд бизнесийн байгууллага одоо ялангуяа санхүү юм тий. Бүхэн л маркетингийнхэн төсвийг багасгаж байна. Бүгд л одоо хинт одоо ямар болон шуурхай олон хүн яаж хөрөхөө гэдэг тийм асуултууд бизнесийн байгууллагад хариулах гэж байна. Яг энэ үед болохоор бид нэр Шопон амжилтлална. Маркетингийн хамгийн амжилттай фалик суулж чадна. Гэдэг байдлаар бид байгууллагад санал тавьж байгаа. Өгөн хугацаанд олон хэрэглэгчдэд өөрийнхөө сурчлагын тийм хэрэглэгчдэд уушгүй зарлах байдлаар сурчлагын материалаа шинэ брендинг хийх, шинэ бүтээгдэхүүн брендинг хийх гэж байна. Тэр асуудал дээр туслана. Тэгэхээр байгууллагад ашигтай гэж тань. За тэрний байгууллагад ашигтай байгууллага болон контент нь одоо хөнгөлт зарлах юм хэрэглэгч бол очиж хэрэглэх нь боломжтой тийм. Гэхдээ гол нь одоо яг ингэсэн боловч хэрэглэгчд маань одоо яг тийм зуршил гэдэг тийм experience одоо суугаад байгаа. Бас жоох явцсан. Гэхдээ 3 сар явцсан бид нэлээ олон гон зар шал хэрэглэгчтэй өгч чадлаа. Энэ бас амжилтыг сонсож байгаа. Надад бас өөр хөрөнгө оруулагчдаас өөрийнхөө үндэс бодол одоо төлөвлөгөөгөө амжилт олно гэдгийг баталж түүхэж ингэж тайлбарлах тал дээр нэг асуудал. Ихэнх яг иймэрхүү төрлийн процессор явж байгаа дараагийн бизнесийн юмс энэ PowerPoint слайд үзүүлдэг шээ. Энийг юу хэр урт богино байх хэрэгтэй юм гэдэгт аюу их толгойн ирдэг. Тайрын юу н алтан дүрмийн одоо нэг тэд унц гэлчдэг. Хідэн дүрм миний хувьд бол ер нь 1.1 слайд гэж бодсон шүү дээ. Тухайн юмд яг юу яг тухайн слайд дээр юу ярих ёстой яг нэг слайд дээр багтаагаад юм. Тэгэхээр манай хүний презентацийн дээр 115%. Жишээ нь одоо сонсыг та нар ингээд бордтой танилцуулдаг шүү дээ. Тэр слайд чи юу тэр болсон. Түд утастай. За сүүлдээ нэг хөгжүүлэлт эхлээд нэг скриншот мод гэх юм харуулад гэх юм бол нэг арай олон 10 төгөөд явчихсан. 20-оос биш. Тий. Гэхдээ түүнээс биш. Түүнээс биш. Яг ингээд бизнес санаагаа танилцуулах тиймэрхүү юмнууд дээр яг поинтуудаа бичээл график харуулаад тэгээд тайлбарлахаа өөрөө яриад явж байгаа. Угаасаа тэрхүү ингээд нэг тэгээд нэг 10 слайд байна гэсэн үг лээ тий. Тэгэхгүй бол угаасаа слайд дөрөв жирээсээ олон эсэ шиг биччихээ тэрийг уншуулаад байгаа гэж байна шүү дээ. Шопоны Шопоны энэ бол маш олон презентацийн тавьдаг тавьчихсан. Тэгээд эхлээд яхад бол өөрийнхөө төрөлхтний санааг энэ чиглэлээр зөв юм байна гэсэн чиглэлээ олж авах. Дараа нь яг энэ бизнесийн бизнес модельд танилцуулах, дараа нь тэрнийхээ хөгжүүлэлтийн планыг тавих. Тусдаа өөр презентацийн тавьчихсан талаар яриа. Өөр яг бөөнд нь ингээд PayPal компани eBay анх худалдаж авчаа. Тэгээ PayPal-ийнхний конференц руунд оруулж ирчихэн гутаа. За манай хоёр компани ингэж хамтарч ажиллана гэх юм бол eBay-ийн 120 хуудастай слайд тавьж гисэн чинь PayPal-ийн уурлаа гаргаж ирсэн гэсэн. Ийм culture-тэй ийм ингэж ажилладаг хүмүүстэй ажиллахгүй гэх. Яг хэлж байгаа нь 20 хуудас дотор багтах хэрэгтэй гэж ярьдаг байсан. Yes, Guy Kawasaki гэх. Тэрний ярианаас бас сонсч ирсэн л да. Ер нь бол 10 гэдэг яг ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт татгах гэж байгаа слайд бол дарааны бизнес юм шүү дээ. Яг сонирхолтой зүйлийг харуулдаг. Тийм. Тэрнээс цааш дээр бол хүний анхаарал бол сарны явждаг. Зарим нэг яг энэ бизнес сургуулийн багш нар бол хамгийн ихдээ 12 хуудас слайд гэдэг юм билээ. Тэгээд ер нь бол фонт сонгох бас гэж бол заримдаа жижигхэн болохоор хүн хатгүй арын шинийг боддог ч юм уу те. Ер нь алтан дүрм нь бол тэр өрөөнд сууж байгаа хамгийн настай хүний насын 2 хуваад тэгээд тэр нь фонтны чинь хэмжээ гэдэг юм. Тэгээд 40 настай хүн сууж байгаа чинь 20 айгүй томоор гэж жижигхэн бичээд яриадаг тийм. Тэр ингэдэг хүмүүс надад ямар та надад айгүй санаа чиний хөрөнгө оруулагч юм цаг авдаг ч гэдэг байхгүй. Тэгэхээр би за эхлээ надад санаа зарчих. Надад юу бэлдсэнийг харуулж байгаа юм. Санаагаа зарахын тулд ер нь ямар шугам материал бүрдүүлэх хэрэгтэй гэдэг нь хоёр хэллээ шүү дээ. Жилийн судалгаа оруулсан гэсэн. Тэргээ тайлбарж өгч хэрэг ажил орсон байж байгаа би хөрөнгө оруулагч юм санаа танилцуулж болох бай. Өөрийгөө бэлэн гэж бодож болох бай. Тэгээд бүх л нөгөө бизнесийн шинжилгээнүүдээ судалгаануудаа ингээд өөрийгөө боловсруулаад танилцуулдаг. Яг ийм зузаан хавцаа авч явах уу? Арай ч тийм. За ийм юм авч явах уу? Орсон презентацийн тавих хэрэгтэй. За презентацийн тавих. Түүний дараагаар юм санаатаа танилцсныхаа дараа за дараагийн материалуудаа ч юм уу. Дараагийн материалд нь юу байх вэ чи? За бид нар бол нөгөө тусдаа өөр одоо яг арга барилтай тийм. Яг
хөрөнгө оруулагчдын одоо маань захирлууд байгаа шүү дээ. За эдэтлийн бордын захирлууд ч юм. Тэгэхэд яг нэг материалуудаа ингээд заавал цаасаар өгөх шаардлагагүй. Бизнесээс ингээд тавьсан баг. Ер нь бол шийдвэр гаргахад бол хамгийн их юм амжилттай байна. Тэгэхээр энэ аягүй сонир гэж бодож байна л да. Яа тэгэхээр олон залуучууд юу гэж боддөг вэ гэхээр одоо яаж юм бэ Монголд тийм үү? Presentation амар олгоц байх хэвээр бизнес план бичсэн байх хэвээр ингэж бодоод тэгээ өөрсдөө түгжээд энэ маань өөр нэг юм эхлэхгүй байх шалтгаан болж хуурайд байдаг шүү. За яг Intel-ийн хувьд ч юм уу юу планетын хувьд одоо бизнесээ зарах гэж байгаа ч юм компани байх юм бол яг одоо бизнес чиглэлээ сонгоо тэгээ бид нар яг ингээд ийм бүтээгдэхүүн гаргах мэдэрнэ болохоор хэрэглэгчид ийм ашигтай бизнес ийм ашигтай. Тэгээд энийг одоо тэдэн сарын дотор ингээд одоо саний мөнгө олно. Тэгтээ яг манай өөрийнхөө даваа талыг танилцуулж тэгээд сүүлд нь одоо Unitel ямар ашигтай гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Тэгснээр дараа бол одоо шийдвэр гаргахыг хүлээхэд болно. Тэгэхээр гаднаас нээлттэй гэсэн үг. Тэгээд нээлттэй. Тэгтээ юу ажиллах нөгөө цаас мас бол нэг хэрэггүй. Эхлээд бисэн өөрсдөө илэрхийлэх хэрэгтэй тийм. Тэгэхээр хэлээ энэ чинь сайн нэг боломж гаргачихлаа. Хоёрт яаж холбоо байх вэ? Хамтарч ажиллаж байгаа тийм бас компаниуд байна. Зөв. Хоёртой тэгвэл яаж холбоо байх вэ? Одоо энийг үзэж байгаа нэг хэд хэдэн залуучууд байна. Бүрээ амлч юм. Тэднээс нэг аппликейшн аягүй гой санаатай байгаа. U-Store Facebook дээр U-Store гэдэг U-Store гэж бодсооч байгаа тийм. Сонсын миний ард байгаа. Сонсын маань U-Store-тай гоцог явуулдаг. Шопон болохоор тусдаа пэйж дээр явж. Зөв. Санал хүсэл гэдэг хэсэг байна шүү дээ. Тэрнээр нөрөө. Сонс сайт дээр тэгээд санал гэсэн юм бол байгаа. Application voice санаатай залуучууд одоо та хоёроос яг ментор хийж болно гэдэг. Бойжуулаад явуулж чадах юм шүү дээ. Сэдвээ жоохон хазаалгаа л да. Ер нь бол ингээд оператор компанитай ер нь цаашдаа ингээд стратегийн хувьд нийлээд явах аппликейшнуудыг та хоёр хөгжүүлж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр яг өөрөө түрүүн хэлжсэн операторуудын одоо хөрөнгө олох арга нь дата руу илүү шилжиж байна гэдэг тийм. Тэгэхээр одоо жишээ нь сонс одоо Shopon хоёр юм шүү дээ. Энэ дата хэрэглээтэй яг яаж уялдаж хөгжих юм бэ? Одоо гол уялдаа нь хаана вэ? Сонсын хувьд бол ялангуяа энэ чинь ер нь бол их амархан асуулт болж байна л да. Одоо дэлхийн ингээд трендийг харахад тренд ч яах одоо дэлхийн ингээд статистикийг харахад дата хэрэглээний хамгийн их нь тоглоом байж идэг, видео байж идэг, дараа нь хөгжим байж байгаа байхгүй тий. Хөгжмийн стрим. Тийм учраас энэ бол яг одоо мобайл дата хүмүүс хөгжим сонсоход амархан болоод хөгжмийн гой үйлчлэгээ бий болох тусам хөгжим сонссон дата хэрэглээ нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр датаны орлого нэмэгдэнэ. Тийм төрчтэй тийм. Энд нэг дахиад энерги томьёо гараад ирлээ. Энийг тайлбарлахгүй болохгүй. Хүмүүс яг коммент л би яг мэдчихээн. Та монголоор яриач гэдэг яг тийм тренд гэдэг үг хэлээ. Манай дөрөвт юм тавтах энерги томьёо гэж байна. Монголоор бол чиг хандлал юм да. Тренд буюу чиг хандлал. Тийм ээ дэлхийн тренд гэж юм зөндөө ярьдаг шүү бүгдээ сурж байгаа. Тэгээд биднээс ингээд зүгээр ашиглахад амархан болохоор ашигладаг болохоос Монгол хэлэндээ дург болохоор ашигладаггүй юм. Мэргэжлийн мөр гэдэг жаргал болж байгаа байхгүй. Зүгээр энэ чинь салбарын үг хэллэг гэсэн. Тэгэхээр энийг хэлж байна. Тэгээд дэлхийн тренд яг харахгүй гэж Shopee түрүүн ярьжсэн тийм Spotify смартфоны хэрэглээ өсөж чинь тэрийгээ дагаад мобайл дата гэдэг. Тэгээ ер нь бол компьютер дээр дуу хадгалах, угаалгад девайс дээр дуу хадгалах. Чи одоо ер нь тэгэж юм ингэж файлаар татаад ингээд яг чинь хүмүүс их татгалзаж байгаа одоо маш их зай эзэлдэг гэл. Тэгээд өссөн тохиолдол хаанаас болохоо буцаж мэдэхгүй тийм. Одоо бүхэл амьд нэг үйлэн технологиудыг ашиглаад стриминг ч юм уу тийм. Стриминг хөрөөр үйлэн технологи ашигласан сервисүүдийг ашиглаж байна тийм. SoundCloud-ыг бий болоод одоо бол ерөөсөө iTunes, iPod дээр дуу байхгүй дандаа SoundCloud-аар л мэдүүлж байна. Монгол өмнө гэсэн бүгд орсон тийм тийм. SoundCloud бол яг нэг хэрэглэгчээр өөрөөр үүсгдэг контент тийм. Тэгэхээр ямар нэгэн тийм одоо ойны юмч ч юм хэрэггүй. Хэрэглэгч өөрөө үүсгэж байгаа учраас тийм. Манайх болохоор одоо яг гаргаж байгаа ойн юмчдыг Монгол доод ингэж тавьж байгаа. Сая маань нэг найз бичсэн байсан. Өвөгийн хажуугаар явжсэн ч гэсэн амар тасархаа зохиолын дууны плейлисттэй нэг DJ байна гэдэг. Баярлалаа. Тэгэхээр ер нь бас хүмүүст плейлист стилүшлэгээ бас зүгээр санагдав. Өөрсдөө цуглуулж яснаас яг хөгжмөө сайн мэддэг хүн цуглуулаад сонсч яадаг. Одоо сонс дээр яг тийм байгаа л да. Одоо манай нэг шок зураг цогтой байх маань яг өөрийнхөө яг залуу үедээ сонсч байсан тийм 80-аад оны тэр яг өөрийнхөө сонсч байсан дуунууд одоо ер нь ямар дуунуудыг ингээ багцаараа сонсвол гоё үйт ингээ цаач мал ингээ хөгжмөнд бол уусцсан байхгүй байсан. Он оны хөгжмүүдийг сонсоод тэгээ бид нарт ингээд яг ингээд CPU байдлаар ингээ санал болгодог.
Тэгээд энийг яг ингээд сонсох юм бол эдний ингээд нэг дор ингээд плейлист болгоод ингээд сонсвол зүгээр байдгийн шүү гэдэг ингээд цогтойхын цуврал юмнууд явж идэг. Хоёр нь хэр сериосны хатж байгаа энэ плейлист одоо дууг нэгээр нь стримлэх, плейлистээр стримлэх те. Энэ хоёрын аль нэр нь илүү болчихж байгаа. Яг сонсыг анх гаргаж байхад бид нар ер нь бол бусад хэм үйлчлэгчдтэй ер нь ганц тийм даваа талны хөтөлбөрөөр плейлистээр болгож байсан. Плейлист хүн үүсгэх нь, хүн өөрөө шеэрлэн, найзууд нь сонсон, тэрийг рейтинглж одоо яг тийм хайх боломжтой ч юм уу бүх тийм утгаар плейлист гэдэг яг ухтхан бүгдийг сөйлүүлж чагаад тэрийг одоо user experience гэж ярьдаг. Тэгээ хэрэглэгчдэд яаж хүргэх талаас нь одоо аппликейшн дээр зохиож эхэлсэн аах. Тэгэхээр яг плейлистийг сайн мэдж байна. Тэгээд ямар ч сан одоо манай бүх юмуд болохоор хүмүүс сонсохдоо бүгдийн плейлист санагддаг. Одоо гадаад дуу юм бол гадаад дуу плейлист, Монгол дуу багццаар тийм. За радио сонсъё гэх юм бол одоо pop юм бол pop дуу плейлист санагддаг. За хэрэглэгч өөрөө өсөн дуу одоо хадгалж аваад тийм өөрийнх нь плейлистийг үүсгээд тэрийг паблик болгоо найзуудаа сонсож болдог. За найзууд нь тэрийг рейтинглээд одоо бусад найзуудаа санал болгож болдог. Тэгэхээр ер нь бол маш даваа талтай. Одоо би нэг аюу гой тийм хипхоп хөгжимд ч юм дуртай ах юм бол хипхоп хөгжмийнх өөрийнх нь сонсдог дуунуудаа тавиад за манай найзууд энэ сонсороо гэвэл тэ паблик болгоход одоо бүх сонсох боломжтой чинь. Тэгээд плейлистээр харсан байж гэсэн вебсайт нэр гэх юм. Тоглоом их зугаатай ойлгоход амарх юм. Бид нар Монгол чарт гэдэг плейлист тэрийг сонсдог. Манай тэрийг нэгнээс тоглоод. Би Somza гэдэг аппликейшн их дуртай. Somza. Тий. Би өөрөө дуунуудыг сайн мэддэг учраас хөгжмийн ертөнцийн талаар мэддэг маар учраас санал болгодог. Зүгээр ингээд яг хөгжмөө сайн мэддэг хүмүүс ер нь өглөө босоод нэг гоё энергитэй босоод сонсох дуунууд гэж тавьчихдаг тийм. Эсвэл чи машин дотор хөгжилтэй явж байхдаа сонсмоор дуунууд гэдэг. Тэгэхээр яг ингээд өөрийнхөө мэдрэмжэн дээр суйрлаад плейлистийг сонгочдөг. Тэр нэг таалагддаг. Шопоны хувьд одоо чи цагт тэдэн купоныг хүмүүс ашиглаж байгаа гэдэг гэсэн статистик гарсан. За яг одоогоор бол манайх дээр өдөрт бол 300-аас 500 купон. Машаад өдөрт 7 хоногт 300-аас 500 купон бол хэрэглэгчид тэр нийтдээ хэдэн төгрөг хэмнэж байна. За тэрийг бол яг одоогоор судалгаа гаргаад байна. Тэр нь алах. Ер нь дундаж купон хэдэн үг байдаг? Манайх яг 10-аас 50% хөнгөлтөө. 10-аас 50%. Тэгэхээр дунджаар нэг 20-30% юм чинь. Өөрөө ашигладаг байсан тийч. Ашиглаж байсан. Хамгийн сүүл ямар хөнгөлөлт авав? За кофе бинэл. Кофе бинэ. Ям хидээр хэмжих вэ? Одоо кофе бинэ маахтай хамтад нэг кампань хийж байгаа. Манайх маркетингийн зарлууд нь авч өгөөд зарлууд нь хэрэгтэй материалуудаар хангаад кофе бин дээр хөнгөлтүүдээр авчаа. Тэрэн дээр за кофе бинэ нэг юу авал нэг кофе авал дараагийн кофенд 50% ч юм уу тийм хөнгөлт аваа. Түүнтэй кофе бин байгаа. Хамгийн гоё купон юу байгаа да? Adidas дээр байгаа. Adidas дээр байсан сая хугацаанд үссэн. Timberland дээр байгаа. Timberland байна. Ер нь бол гайгүй брендийн ер нь бол маш дэжгүй купонууд байгаа. Өөрөөр одоо яг манайх ихлээр 120 байгууллага дээр нь бол хамтраад ажилласан байна. Тэрнээс ер нь бол бас 100-аад купон гаргацсан. Тэрнээс одоо яг амьд байгаа 40 купон байна. 40 купоноос хэрэглэгчд бол сонголтоо гэж авч болно. Тэгээд 7 хоногт ер нь бол 10-аад купон мэддэг. Тэгээд тэрийг нь болохоор бид нэр топ болгоод хэрэглэгчдэд санал болгодог гэсэн. Зөв купон гэдэг оруулах процесс гараар хийдгүү эсвэл энэ автомат. Энэ бүх юм автомат. Одоо байгууллагад удирдлагын хэсэг гэж байна. Байгууллага өөрөө өссөн купоноо одоо шууд хэрэглэгчдэд төвлөрж болно. Бид нар контентын агуулга дээр хяналт тавиад тэрийг нь хэрэглэгчдэд төвлөрдөг. Тэгэхээр бол ямар ч цаг алдахгүй, гар ажиллаа хийхгүй одоо жинхэнэ ухаалаг суудаа. Тэгээд ер нь олон купонод хэрэглэж байгаа. Тэрнээс хамгийн одоо категориор авах юм бол нэг өдрийн ивэнтүүд маш купон гардаг. Жишээлбэл шоу тийм Playtime, Sensation, Sunset, Sunrise гэдэг одоо болж байгаа Silent White тийм өдөр дээр ингээд гаргасан купонод маш их хэрэглэгчдэд хүрдэг. За ер нь шоудлаа дээр хямдхан болж байгаа юм тий. Шоудлаа дээр хямдхан болж байгаа. Тэгээ сая дээр чинь Sunrise биш ээ. White дээр чинь пин зарсан байхгүй. Таяртай хамтарч чаад. Тэнцээ 5000 зарч байгаа пивийг 1000 төгрөгөөр. Аяа. Вау. Тэгэхэд бол үнэхээр тийч ингээд аачр үсээд аимшигтай болж байна. Гар цаврал үтгэсэн тий. Яг тиймэрхүү байдлаар яг нэг хэрэглэгч бид нар ханаад тасч байгаа тий.
Дараа нь яг ийм их урамшуул зөндөө зарлагдана. Тэр бол Давлын өөрсдийнх нь гаргаж байгаа промошн хэлхстэй зориулж байгаа. Тэгээд зорилттой зах зээл нь 700 мянган хэрэглэгчтэй байна. За ер нь тэрнээс нь өдөө оног гэж ангилна. За тэгээд нас хөөсгээд ангилна гэдэг юм бол ер нь бол 300 мянган хэрэглэгч гэж харж байгаа. Эцэг зэрэг. Shopon-ыг харж байхад тэгээд асар олон компаниудын маркетингийн албатай харьцдаг юм шүү. Энэ их харилцааг яаж авч явд юм бэ? Тэгэл өдөр моц цахин да. Бирөө уулзаад хэдэн хүний ажиллах вэ? Жишээ нь 300 компанийн харьцаг юу? За энэ бол бүхэл бүтэн баг ажиллах хэрэгтэй. Энэ дээр ганцаар яаж тэгж юм бэ? Яг ганцаараа ажиллах бол цаанаас 2 3 удаа баг байгаа. Тэд нар маань өдөө хүмүүс рүү залгаад за яг ийм сервис гарсан гэж үйлчлэхгүй бидний анхны танилцуулна. Тэгээд сургалт орно. Дээрээс нь тарах материал авч өгнө. Тэгээд бүх одоо менежерүүд нь бүх сургалт нь удирдлагын хийсэн сургалт орсон нь одоо яг нөгөө касн дээр яаж купон идэвхжүүлэх, баталгааж болох вэ гэдэг сургалтууд орно. Тэр нь маш их нэг компанид байхад маш их цаг ордог. Тэгээд бүгдийн ихнээс нь ахуулаа хийж одоо нэлээд олон компанид очсон. Одоо тэгээд танай багийн хувьд яг ингэ харилцааг хэдэн авч